Эрхэм хүндэт үзэгчтэй бид энэ удаагийн нэвтрүүлгээр Улс аймгийн Дэс сумын Огсог овгийнхны ургийн баяр болон Нуур эхний овооны тахилга баяр наадмыг бүрэн эрхээр хүргэхэд бэлэн боллоо. Өвөг дээдсийнхэн ариун их голомтыг улбаалан бадраж ба Огсог ургийнхны баярт тус урагт хамаарагддаг олон зуун хүмүүс хол оройос эх орны 408 цосоос хүрэлцэн ирж оролцсон юм а. Огсог ургийнхны тэргүүндэд өвөг дээдс нь байтхоо хэмээх хүн байсан бөгөөд жаргал буянда хэмээх 2 хүүтэй болж улмаар жаргал нь бод буян төвтэй хэмээх 3 хүүтэй ушаа хэмээх 1 охинтой буяндаа нь авирмэд найдын хэмээх 2 хүүтэй байснаас өсөн үрдсээр өнөөдрийн байдлаар 2500 орчим болтлоо өргөжин өссөн байна. За Огсог овгийнхны баяр Нуур эхний овооныг дахлах үйл ажиллагаа эхэлсэн юм. За хоол оройс ирсэн бүхэн овоод хайрхандаа хідээ будааныхаа дээжийг өргөж тахилгынхаа ёслол хүндэтгэл дүүрэн оролцсон юм а. За тахилгын үеэр лам уургууд тахилгын сан болоод олон төрлийн ном уншиж за тахилга төрүүлсэн ирсэн Огсог овоогийн овхон бол өөрсдийнхөө амьдрал, буян заяа, ажил үйлсийг өөрсдөө шүтэн дээдэлдэх овоо хайрхандаа даатхан залбирэн мөргөж байлаа. За ингээд нэвтрүүлгээ хийхэд та бүхэндээ Огсог ургийнхны Нуур эхний овооны тахилгын үйл ажиллагааг хүргэж байна. Үндсэндээ 10 жил давтагдж байгаа ийм баяр юм аа. За миний хувьд гэх юм бол би энэ Огсоговгийн зээ хүүн юм. Манай ээжийн аав нь болохоор Гайхал Жамын гэж хүн байсан. Тэрний одоо зээ хүүн байгаа юм. За манай энэ овг бол бас их өргөн тийм бүрэлдэхүүнтэй байд юм байна. Урд жилүүдэд нэг 3 хүнээс үүсэлтэй гэсэн ийм зүйл яригдж байсан бол өнөө жил өргөжөөд 4 хүний үүсэлтэй гэдэг ингээд илүү өргөжөж их олон хүн ирсэн байна. За энэ ярилцлагыг одоо Далиманд энэ уугуул нутгийнхаа зон олонд за энэ 11-р огийн Дэс сумын нийт иргэдэд за энэ Огсог овгийн одоо хамаатан саднуудаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Овоо тахил ажиллагаанд одоо алс холоос одоо зорж ирсэн хүмүүс бас их байна. Тэгээд нутгийн зүүн олон маш их дэмжиж оролцож байна. Тэгээ одоо ажил одоо тухайн байдлаас хамаараад хөлсөн ирж амжаагүй хүмүүсүүд Монголын цэг улан бүрт гар дэлхийгээр нэг тарчсан огсогчуд байна. Тэгээ тэр бүхэндээ бас энэ баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. За энэхүү Огсог ургийнхны Нуур эхний овооны тахилгын үйл ажиллагаа амжилттай явагдаж өндөрсөн юм. За ингээд маргааш өдөр нь тахилга зориулсан бэсрэг баяр наадам зохион байгуулагдлаа. За баяр наадамд ураг удмаан төлөөлсөн олон сайхан хүндэт зочид төлөөлөгчд наадмын төв асарт байраа хийжснээс гадна за газрын уяачид бөхчүүд гээд олон хүмүүс цугласан өнөр өтгөн наадам эхэлсэн юм а. За хүн бүхний сэтгэлд баярын жавхаа бүрдсэн баяр наадмын нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэрхэлж за нээлтийн арга хэмжээнд үеэр олон сайхан дуу хоорыг шиглэж наадамчин олны сонорыг байлаажуулаа. За баяр наадмыг нээж Огсог ургийнхны ахлагч Төвөс баяр үг хэлснээр за бэсрэг баяр наадам албан ёсоор хэлсэн. За ингээд үзэгч та бүхэн Дэс сум зохион байгуулагдсан Огсог ургийнхны баяр наадам болоод Нуур эхний овооны тахилга зориулсан бэсрэг баяр наадмын албан ёсны нээлттэй арга хэмжээг өргөн дэлгэр сайхан хүлээн авч үзнэ. За та бүхэндээ энэ туран цуглаж өнөөдрийн энэ өдрийг өчир төгөлдөр сайхан үтгэхээр угтахаар уулзж байгаадаа таатай байна. Манай Огсог овгийн уг гаруул бол баяд түмний хөрсөд үлээ. Баяд түмний дотор Булгадар овгийн
өрсөд булгуудар овог дотроо овог салгаж огсог жаргал гэх дээдсээр оглож ирсэн төвхтэй байлээ. Бидний дээд өвг бай тухай хэнэх хүн 2 хүүхэдтэй байсан. Тэр 2 хүүхэд нь жаргал баяндаа гэж ах トゥ 2 хүүхдээс өнөөдрийн өдөр тоолж үзэхэд 2500 орчим болж өнөр болуулаа болжээ. Тав эдний өнөөдрийн энэ бэлэгтэй сайхан өдөр оогоо дахиад бэсрэг наадмаа хийхээр огсог овгийн ах トゥ өнөр тав хүн өнөөдөр тавтаа сууж сайхан наад цагаарай. Тав хүндээ аз жаргал сайн сайхан бүгнийг хүсье. Наадам нээсний мэдгэлээ.
За эрхэм өмнөд үзэгчдээ Увс аймгийн дэс сумын нуур ихэн овооны тахилга зориулсан баяр наадмын хурдан их насны мөрд одоо гарааны 6 дээрээс нэгэн зэрэг сайхан гэргэж байгаа торгом мөчийг одоо үзэгч та харж байна. За ингээд хурдан их насны мөрд дөнгөж ирэнгүүт нэг сайхан хул задгаа дэлтэй мөрд өглөөрс хоёр дээр нь Увс аймгийн дэс сумын яаж отхон баярын одоо хурдан хэр мөр гараад ирсэн ба харагдаж байна. За ер нь одоо хул хонгор мөрдүүд бол нэлээд одоо Игнэсийн мөрдүүд өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд Увс аймгийн дэс сумын нуур ихэн овооны тахилга баяр наадам бол өргөн дэлгэр одоо сайхан болж байна. За ингээд энэ баяр наадам зориулаад одоо хурдан их насны мөр, за хурдан хязгаал насны мөр, за хурдан даагны одоо уралдаан гэсэн одоо хурдан мордын одоо уралдаан зохион байгуулалт гаргасан. За ингээд хурдан их насны мордын уралдаанаар өнөөдрийн баяр наадмын хурдан мордын уралдаан хийж байна. За ингээд одоо өнгөн дээр болохтон зэрэг нэг сайхан задгаа дэлтэй хул хээрмөр одоо гараад ирсэн харагдаж байна үзэгчтэй. За энэ одоо Увс аймгийн дэс сумын үеч инкваторын одоо галтан мөр байгаа шиг байна. За наадлан болохтон Увс аймгийн дэс сумын жогтон баярын одоо уралдаан хээр одоо галтан мөр одоо гараад ирсэн ба харагдаж байна. За цаатлаар нэг сайхан хээрмөр зүтгээд урагшлаа үзэгчтэй. Увс аймгийн дэс сумын аймгийн алдарт байж цэвлийн амрдрын одоо хурдан хээрмөр одоо өнгөн дээр гараад ирсэн. За ингээд үзүүрийн одоо дөрвөн мөр бол одоо үндсэндээ хурдан их насны мөрдөө уралдааны хөдөөд арын мөрдөөс нэлээд зэрэгэн бол одоо урагшиж байна. За арын 3 мөр 2 хонгор мөрний хээрмөр. За ингээд одоо энэ мөрдүүд бол өнөөдрийн баяр наадмын 7 мөр бол өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрдөө уралдааны гэсэн хийн дээр нэг сайхан цавдрмор живж байна. За ингээд одоо 7-8 бүрэн дээр нэг сайхан хөрмөр ороод ирсэн. За ингээд бол одоо хурдан их насны мөрдөө уралдааны зул бол одоо үндсэндээ одоо бүрэн задарч эхэлж байгаа шиг байна. За ингээд одоо манай зурлаач урлаад үзүүрийн мөрдүүдийг одоо та бүхэнд харуулж байна. За ингээд хурдан их насны мөрдөө уралдааныг хамгийн саадлаар хээр мөрөгдүүлжээ. За Увс аймгийн дэс сумын аймаг алдартай цэмлийн амар төрийн одоо хурдан хээрмөр өнгөлөд одоо гараад явчих шиг боллаа. За 2 дээр Увс аймгийн дэс сумын жовтхон баярын хээрмөр. За 3 дээр сая нэг Холмор ордор Увс аймгийн дэс сумын 100% сүм ээж давгийн төр мөнхийн одоо хурдан ороод ирлээ. За ингээд хурдан их насны мөрдөө уралдааныг Увс аймгийн дэс сумын аймгийн алдартай цэвлийн амрдрын одоо хурдан хэр мөрөгдөлжээ. Сум орон нутгийн хаан аймаг орон нутгийн чанартай олон албан сайрыг төрүүлсэн начин халдар газрааныхын төлөв байхаа. За ингээд одоо саргуу хурдны удамтай юм одоо хурд үлгэл хурдны цагаан баяр наадам хурдан их насны мөрдөө уралдааныг хөтлөө гараа явуулсан байна. Увс аймгийн дэс сумын аймгийн алдартай цэвлийн амр төмөр гэж одоо Ботог орондоо бас насаараа олон сайхан одоо хурдан үлгүүдийг сойж урдлуулж байгаа ийм одоо бас хурдан уяачаа. За 2 дээр Увс аймгийн дэс сумын жовтхон баярын одоо хурдан галтар мөр гараад ирсэн байна. 3 дээр Увс аймгийн 100% сүмийн уяаж давгийн төр мөгийн одоо хурдан хол мөр гараад ирсэн бол ардлаас нь 4 дээр энэ задгаа дэлтэй хээр мөр галтар мөр Увс аймгийн дэс сумын чинхтын одоо галтар мөр гарсан бол цаатлаар тэр ягаан малгайтай өгдөн галтар мөр өгшөл Увс аймгийн өдгөө сүмээ Дэмбэрлийн инкварийн одоо хурдан хээр мөр одоо цаатлаар зүтгээд гараа явцсан. За ингээд арын мөрдүүд бол алын араас үнэлэн одоо зүтгээтэй одоо ингээд өнгөний мөрдийн ардад араас одоо зүтгэж байгаа харагданаа. За ингээд эдгээр мөрдүүд бол Увс аймгийн дэс сумын зохион байгуулагдсан нуур ихэн овооны тахилга баяр наадам буюу хосог давгийнхны одоо энэ сайхан одоо зохион байгуулалттай эдгээр наадмын баяр наадмын одоо хурдан их насны мөрдөө уралдааны хөтлөөд одоо оршиж байгаа нэ. За ингээд манай зурлаа суугаад бас арын мөрдүүдийн хөлийг одоо та бүхэндээ хөлийн ирчийг одоо та бүхэндээ одоо харуулж байна. За энэ одоо арын мөрдүүдийн өнгөн дээр нэг хар цамцтай өгöd онцсон хээрмөр одоо оршиж шүү. Увс аймгийн дэс сумын аймгийн алдарт байж цэвэгжвэ хээрмөр одоо ингээд
аймгийн алдар дээр цэвэгжүү хэр мөр гараад ирсэн. Цэвэгжүүийн хэр мөрний уралдал дээр нэг хөрмөр одоо тэр ягаан цэжнүүнүүдтэй хөрмөрөдөө гараад ирсэн байна. Ус аймгийн Дисмийн 4-р сумын алдарт байж Лавжийн Анжидын одоо хөрмөрөдөө гараад ирсэн. Тэр цаатлаар одоо уршиж байгаа харагдаж байна. За энэ хоёр мөрд чи хоорондоо нэг галаа уулцаад сурагчдыг байх газаргүй дээ. За хоёулаа нэлээд одоо нөрүүхэн дөөнөөдөөс өнгөний мөрдүүдөө урдлын мөрдүүдөө төлөөл одоо идэд одоо уршиж байгаа шиг байна. За ус аймгийн Дисмийн аймгийн алдарт дээр цэвэгжүү хэр гэдэг мөр бол ер нь одоо бас өөрсдийн одоо унган адуу байх ёстой. Ер нь одоо сум орон нутагт одоо зохион байгуулагч олон баяр наадмд бас хайрагддаг дөрвжсэн авраг адуу да. Ингээд нэлээд арганаас гараад ингээд хурдан их насны мөрдөрөлдөний араас одоо зүтгэж харагдаж байна. За энэ бөөмөрдүүдийн гүндөр Ус аймгийн өдгөө сүмөө яж Тэмбэрлийн хөрийг одоо хурдан хээрмөр одоо уршилж байна. Ус аймгийн Дисмөө яж инхтэй алтамаар одоо харагдаад өнгөрсөн. За ингээд 2-3 мөрийг одоо харуулж байна. 2-3 дээр одоо явж байгаа мөрдүүдийг харуулж байна. За Ус аймгийн Дисмийн үе яж Хотон баярын хээрмөр одоо гараад ирсэн. Түүний ардал дээр энэ цэгэр цамцтай өгдүүлсэн задгаа дэлтэй хуулмөр болох тонцорог Ус аймгийн зүүн говь сүмийн уяаш давгийн төрмөгийн одоо хурдан хуулмөр одоо гараад ирсэн. За ингээд хурдан их насны мөрд уралдааныг хөтөлж уралдаж байгаа. Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвлэгийн омбор төрийн одоо хурдан хээрмөрийг одоо манай зурлаж харуулж эхэллээ. За одоо хүүхэд бол гоё гаргаж ирээд сайхан дартсан, сайхан уужруулад автсан байна. За хээрмөрийн тухайд бол өнөөдрийн баяр наадмаас өнгөнд уралдах мөрдүүдийн таамагт бол яалчгүй одоо байсан да. За ингээд араас болохтон зэр хоёрлоо болохтон Ус аймгийн зүүн говь сүмийн үе яаж давгийн төрмөгийн одоо хурдан болох хурдан хулмөр. За Отгон баярын одоо хээрмөр Ус аймгийн дэс Отгон баярын хээрмөр. За ингээд одоо ороод ирсэн ингээд 2-3 дээр одоо явж байгаа. Цэвлэг амартрын хээрмөрийн ард дээр за ингээд дөрвөлөө хэний мөр ороод ирж таа. Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт цэвэгжүү хээрмөр одоо ороод ирсэн бол 5 дээр тогтоон зэрэг одын галтар мөр. За цаатлаар Ус аймгийн Дисмийн үе яаж өдгөө сүмөө яаж хэний мөр ороод ирсэн байна. Тэмбэрлийн хөрийн одоо ултар галтар мөр төр цаатлаар ягаан малгаатай хөгд унтсан одоо галтар мөр одоо урагшлаад байгаа. За үндсэндээ бол тогтоон зэрэг 5 дээр ороод ирсэн байна. 6 дээр бол тогтоон зэрэг Ус аймгийн Дисмийн сумын алдарт яаж Лавжийн Нанжидын одоо хөрмөр удаага явж гаргалаа. За ингээд 3 доо тогтоон зэрэг цэвэгжүү хөрмөр нэлээд төтгөн орж ирээд дөнгөний хөрмөрийн араас зүтгэсэн болоод энэ хөтэ халамар. За энэ 6 дээр бол тогтоон зэрэг Ус аймгийн Дисмийн 4-р сумын алдарт яаж Лавжийн Нанжидын одоо хурдан хөрмөр одоо гараад ирсэн. За ингээд одоо хөрмөрийг одоо хөдөлгөлөөдөө хөгдөн. За цаатлын мөрдүүдийн наатлаар нь одоо нэг тусгаалаад аваад одоо урагшлуулчлаа. За хөрмөр бол өнөөдрийн хувьд тун дөрвөн байгаа юм шиг байна. Ус аймгийн Дисмийн сумын алдарт яаж Лавжийн Анжид гэдэг хүн болох тонзэр хурдан халтар хээрмөрөө хурдан хөрмөр хоёроо хоёр ингээд одоо их насны мөрд болсон. Энэ хөрмөр нь бол гавчиг 6 настай мөр доо. За аврах хээрмөр нь бас олон одоо баяр наадам төрүүлж иргэжээс хээрмөр бол араас бол орж ирээгүй бай. Ард одоо яваад байгаа юм байна. За ингээд хөрмөр тогтоон жир шууд туулаад 3 лоо ороод ирсэн үү. За 2 лоо ороод ирсэн багж байна. Цэвлэгийн амар төрийн хээрмөрний ард дээр гараад ирсэн багагдж шүү үзэгчтэй. Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвлэгийн амар төрийн хээрмийн ардл дээр за энэ хөрөн мөрчмөс Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвлэгийн амар төрийн гар дээрээс одоо Нанжидад ирсэн байх одоо тийм одоо байдаг шүү үзэгчтэй. Тийм юм байна. За 2 лоо тогтоон зэрэг хэний юмэр ороод ирсэн юм байна. Цэвэгжүү хээрмөр аймгийн алдарт бай цэвэгжүү хээрмөр чинь за ингээд 2 лоо ороод ирсэн байна. За ингээд Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвлэгийн амар төрийн хээрмөрний зөв талаар нь одоо туулаад ингээд хурдан их насны мөрд уралдааныг хөтлөөд гэлээ. За ингээд одоо болохтон зэрэг Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвэгжүү хээрмөр нуур ихийн овооны тахлаг баяр наадмаа хурдан их насны мөрд уралдааныг хөтлөөд гэлсэн. За 2 дээр Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвлэгийн амар төрийн одоо хурдан хээрмөр. За ингээд 2 хээрмөрний тухайд бол одоо аргагүй энэ нутагтаа за Ус аймагтаа болдог одоо холон баяр наадам төрүүлж яар гэдэг мөр. За гавчиг 6 настай хөрмөр одоо 3 дор орж ирсэн. Ус аймгийн Дисмийн сумын 4-р сумын алдарт бай Лавжийн Нанжидын одоо хурдан хөрмөр 4 лоо ороод ирсэн шүү үзэгч. 3 лоо ороод ирсэн. За 2 хээрмөрний араас авраг одоо ах нарын араас бол одоо зүтгэж эхэллээ дээ. За 2 хээрмөрний хувьд бол одоо сэнэ газарт бол уралдаж сурсан юм одоо Ордоо. За ингээд Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвэгжүү хээрмөр хөтөлсөн 2 дээр цэвлэгийн амар төрмөр. За хөрмөрийг хүүхдэн давираад 2 мөрөн дээр ирүүл хиндэ үзэгчтэй. Яа хөрмөрний тухайд бол өнөөдөр тун явуухан байгаа юм байна да. Гавчиг 6 настай мөр. Их жижигхэн мөр доо. За ингээд одоо өнөөдрийн тухайд бол хурдан байгаа юм байна. За ингээд 2 хээрмөрний ард дээр бол цамбаагийн дэрдээд. За буруу талаар нь туулах үдэ баргаж одоо цэвлэгийн амар төрийн хээрмөрөн дээр бол бүтэн одоо ороод ирсэн. За цаатлын тогтоон зэрэг цэвэгжүү хээрмөр одоо яваад байгаа. За ингээд Ус аймгийн Дисмийн аймгийн алдарт бай цэвэгжүү хээрмөр хөтөлсөн 2 дээр цэвлэгийн амар төрийн хээрмөр 3 дээр Ус аймгийн Дисмийн 4-р сумын алдарт бай Лавжийн Нанжидын одоо хөрмөр гэсэн. За энэ 3 мөр тогтоон зэрэг өнөөдрийн энэ баяр наадмаа хурдан их насны мөрд уралдааныг холхон одоо хөдлөөд урагшлаа да. За энэ 3 дээр ирж уралдах морь бол нэлээд одоо тэнхээ чадал харуулж ижил ирэндээ. За ингээд одоо цэвлэгийн амар цэвэгжүү хөрмөр хөтөлсөн. За одоо 2 лөө хэний мөр ороод иржээ. Нанжидын хөрмөр 2 лөө ороод ирсэн. За ингээд цэвлэгийн амар төрийн хөрмөрний одоо хөлийнх нэр чинь жоохон одоо сулраад
байх чинь юу вэ? За ер нь бол одоо 100 морь болсон 6 морь болсон ч одоо гараа сайтай морь яхан аргагүй цэвл ямар төрөмөр ер нь бол одоо гараа сайтай. За тэгээд одоо үзүүрлэг уг нь бол нэхэл суулт ирэхгүй дээ. Хэр мөрний тохиол бол ер нь одоо явц сурсан урдаж сурсан юм одоо ордог хөлөгдөө. За ингээд одоо Увс аймгийн дисм цэв аймгийн алдартай цэвж морь хөтөлсөн. За ингээд цэвл ямар төрийн хэр морь бол одоо 3 дээр одоо яваад байгаа. За ингээд одоо үзүүрийн мөрд бол өнөөдрийн уралдаан бол нэг сонирхолтой болох нэ. За хүрэн мөр чин бөөр төөлөд одоо урагшлагаар авчижээ нөрөөхөн дөөнөд. За ингээд Увс аймгийн дисмийн сумын алдартай 4-р харьяа сумын алдартай хагжуйн Нанждын одоо хүрэн мөр бол одоо өнөөдрийн тухайд бол тун дөргөн байгаа маань да. Хавраг одоо 2 мөрний одоо нэвт туулаад л одоо ингээд хурдан их насны мөрд дурлсан. За хүүгүүд нэг дахиур хөдөлгөж байх юм барайж одоо харайхан дулаагүй дээ. Эндээс одоо 2-3 км явна шүү дээ. Барай болоогүй. Ардтай 2 хэр мөрч юм бас нөөж байгаад бас ороод ирэх юм магадгүй. За араас одоо бас урдаж байгаа сурдурдан хөлгүүд бас сайн мөрдүүд байгаа. Тэднээс одоо бас нэг үзүүрийн уралдаан сайтай мөрдүүд байгаа шүү дээ. Тэднээс одоо орж ирээд ороод ирэхийг байх газаргүй юм байна да. За хөрмөр өвтөдсөн. За энэ араас 2 л Увс аймгийн үлгийс юм яаш Дэмбэрлийн инквери хэр мөр одорсон мө 5-4-5-6-гийн бөөрөн дээр яваад байсан. За хэмээр өнөөдрийн тухайд бол бас л одоо нөрөөгөн төөнөтэй байгаа юм байна. За ингээд Увс аймгийн өлгийн эсмийн үеач Дэмбэрлийн инкверийн одоо хурдан хэмээр 2 л ороод ирлээ гэж штэ. Сая 2 хэмээр одоо араас одоо зүтгэд ороод ирсэн баг. За хөрмөрний араас одоо зүтгээтэй одоо оршилж байна. За ингээд одоо Увс аймгийн өлгийн эсмийн үеач Дэмбэрлийн инкверийн одоо хурдан хэмээр ингээд оршилж байгаа юм байна. За ингээд одоо Увс аймгийн энэ халтар мөр одоо сүнгэний хөрөн мөрөн дээр очиж оролцох үйлдийг одоо бүгдээ тун удахгүй одоо харнаа. За ингээд хөрөн мөрийг хээр халтар мөрийг бол хүүхд явуулж хэлсэндээ өнөөдрийн тухайд бол их л явуухан байгаа юм байна да. За хүүхд ташуур хөдлөсөн бяртаа байгаа юм байна. Хэр мөрний тухайд бол бяртаа байгаа юм байна. За өнгөрсөн жилээс л одоо урлаж эхэлсэн мөр доо. Энэ одоо халтар мөр болохтон зэрэг Увс аймгийн өлгийн сүмийн үеэ Дэмбэрлийн инквийн одоо хурдан алдар хэр мөрөө. За ингээд одоо хөрөн мөрөн дээр очихгүй юу гэдэг. За сая бол одоо авраг 2 мөрний шууд нэвтуулаад гараа авчихж шүү дээ. Увс аймгийн дисмийн үеэж аймаг алдартай цэвжвэ хэр мөр. За хиний хэр мөр хоёрыг амар төрийн хоёр хэр мөрийг одоо туулаад одоо ингээ 2 л ороод ирсэн. За ингээд Увс аймгийн дисмийн сумын алдарт үеэж 4-р сумын алдарт хавгжийн Нанждын одоо урдан хөрөн мөрөн дээр ирж байгаа юм биш үзэгчтэй. За халтар мөрний тухайд өнөөдөр бол явуухан байгаа юм байна да. За одоо ингээд үзүүрийн уралдааныг энэ 2 мөрөд хийхэндээ барай бол одоо үндсэндээ нэлээд төгсөндөө үзэгчтэй. За цаатлаар зөв талаар нь туулаад байгаа хэр мөр. За ингээд одоо үзүүр дээр морол дийлж байгаа юм болоо да хэр мөр. За ингээд одоо хурдан их насны мөрд уралдааныг Увс аймгийн өлгийн сүмийн үеач инквери хэр мөр одоо өтөөд гэлээ. За ингээд 2 дэх хотонд Увс аймгийн дисмийн 4-р сумын алдарт байл хавгжийн Нанждын одоо хөрөн мөр бол нэхэд одоо явах юм байсан та. Ингээд 2 л орчлоо да. Одоо барай бол одоо үндсэндээ төгссөн байгаа. За хөрөн мөрийг хүүхэд явуулж хэлсэн. Хэр мөр бол одоо хөрөн мөрийг бол нэлээд одоо бяртай Марван за ингээд 2 мөрний 20-нд бол одоо үүдэн хомрын зай гарч ах чинь вэ. За хэр мөр одоо өнөөдрийн баяр наадмын төрүүгээр тодорхоно гэдэг бүгд харъя. За хөрөн мөрийг бол хөрөн мөр одоо нэлээд зүтгэж гарч ирээд 2 авраг мөрийг одоо гүйцэтгэсэн байсан. За ингээд хэр мөр одоо араас орж ирээд инквери хэр мөр араас орж ирээд ингээд хөтөөдөгдөө хэлсэн. За ингээд хөндлөн зам орж ирсэн. За энэ одоо барай төгсөн та хүүхдүүд бол мордоо явуулж гисэн. За хөрөн мөрийг дахиад хүүхд нь хөдөлгөж хийсэн чи яа тэр цаатлаар нь зүтгэж байгааг нь хараад тэр хөрөн мөрийг Увс аймгийн дисмийн сумын алдарт үеэж хавгжийн Нанждын одоо хөрмөр за цаатлаар дахиад зөв талаар нь туулаад орсон шүү. Барай төгсөн байгаа үзэгчтэй. За хөрмөр одоо төр дийлхний үгүй юу хэр мөрийг. За инквери хэр мөр Дэмбэрлийн инквери хэр мөр наалтал тавж яг одоо ингээд хошин үлгүүд одоо урагшлаад байна. Барай бол одоо үндсэндээ бол нэлээд төгсөн байгаа үзүүрийн уралдаа хийж байгаа оюулаа. За ингээд хөрмөрийг одоо хүүхдүүд бол явуулж эхэлсэн. За нэг амраас юм бол удаа амраагаад за хөрмөрийг явуулсан та цаатлаар нь гаргаж ирсэн гушуун өлгөөд гараад ирсэн шүү. Увс аймгийн дисмийн 4-р ингээд хавгжийн Нанждын одоо хөрмөр бүтэн биеэрээ гараад ирэх чинь юу вэ? Усал хотоо урдан байгаа явхан байгаа маань да. За энэхүү ирэх үзэгчтэй Увс аймгийн дисмийн Нуурхийн овооны дахлаг баяр наадмын хурдан их насны мөрөд одоо барайд орж иж байна. За 2 их насны мөрөдийн уралдааны түрүү мөрдийн үзүүр уралдаа сайхан болж байна. За бүтэн биеэрээ орж иж байгаа байна. Увс аймгийн дисмийн сумын алдарт үеач хавгжийн Нанждын өрөмөр төрүүллээ. Үзүүр дээрээс нэг сайхан амраад дайруулж байгаа юм байна. Уралдаанч хүүхдээ ухаан сая гарч ирсэн байна. За ингээ 2 дээр болохтон Увс аймгийн өлгийн сүмийн үеач Дэмбэрлийн инквери одоо урдан хэрмэр орж ирсэн бол за Увс аймгийн дисмийн 4-р үеач хиний Нанждын хурдан халтар мөрөнд араас нэвтуулаа 3 доор ороод ирсэн биш үзэгчтэй. За энэ хэр мөрөд рүү араас орж ирэх байхад нь гайхаад байсан. Сумар нутгийн өнжил тун хурдан байсан. Ингээд Нанжид гэдэг хүн төрөө айргийн 3 авч байгаа мөр үзэгчтэй. За айргийн 4 дээр гасан цагаас өнгөрсөн цэвлийн амар төрийн одоо хурдан хэр мөр айргийн 4 одоо хурдаллаа. За 5 дээр араас одоо энэ Нямживын Бадамзул гэж одоо бандгаа гэдэг өөр Увс аймгийн өлгийн сүмийн яачин хэр мөр тавлаа. За 6 дээр болохдоо зүүн гол сүмийн
төр мөнхийн хол мар гасан цагаас өнгөнөр явж байгаа 6 дот хордуулж байна. 7 дор болохтой зэрэг инквирийн хэр мөр халтар хэр мөр дуллаа. За 8 дор болохтой зэрэг савгжи хэр мөр. За 9 дор болохтой зэрэг инквитийн халтар мөр. За 10 дор болохтой зэрэг самживын одоо загаал мөр одоо ордолж байна. За ингээд гасан цагаас өнгөнөр утсан цэвгжи хэр мөр 12 дор одоо орж ирэх шиг боллоо. За ингээд та бүхэнд хурдан их насны мөр доорлохыг хүргэлээ. Хөрмөр сайхан хурдан байж одоо сайхан төрүүллээ баяр үргээ. За энэ хэрэг баяртай байна. Хоёр их насан барьт ирээд нэг гурав авлаа тэгээд. Энэ голзон мөр бол аймгийн алдарт байж цаавчийн амар тэргэд байхаас авсан мөрөө. Хавчиг мөр мэдэн соёл мөр авсан. Соёл мөр авсан тэгээд энэ адрын нааданд анхны уралдаанд ирж чүрэлсэн энэ хэрэг баяртай байна. Их л араас зүтг гоё орлоо. Арай. Өндөр уралдааны талаар. Зэрэг уралдаанаас сайхан гээд. Харагдгаа үлгээ хэр мөр бодож. Тэгээд хэр мөр нэрж тэгээд олчлыг жоо дахиад хараад сайхан гарлаа. Энэхээс сэтгэл өндөр байна. Хэр мөр одоо энэ сайхан наадамдаа дөрвөлөө баяр үргээ. Баярлалаа сайхан гэж яваад дөрвөлөө миний ачаалтын төлөв юм байна. Тэгээ. Энэ жил хэдэн настай яаж уралж ирсэн мөр вэ? Энэ жил 10 настай. Энэ аймаг сумын мэт олон тавьсан. Тийм атуу 190 жил байгаа. Соёлонд төлөвлөж. Тэнэс нар бүтэн амжилт гаргатаа туу. Настай одоо хоёр дахь орж шинэ хинэн өнөөр таваад шилгсэн хурд таваад одоо ингээ хоёр дахь орж. Оксогийн ургийн баяр цэнгэл наадам. Моо шигтэг овны тахлыг баяр цэнгэл наадмын хурдан шантас их насны мөрдөө төрөө. За айгүй хурдан их насны мөрдөө уралдаан амжилттай өгдөж өндөрсөний дараагаар хурдан их насны мөрдөө уралдаан төрүүлж яригдсан түмэн эхүүдийг цоллож бай шагналыг гардуулсан байгаа. За ингээд бас хурдан их насны мөрдөө уралдаанд төрүүлсэн хөрөн мөрний эзнийг мотоциклоор одоо байсан сайхан одоо бас баяр наадам болсон. Хуяач бүхний одоо бас хөдөлмөр сэтгэлийг хүнсэн үнэхэрийн одоо сайхан баяр наадмыг хогсог ургийнх маань зохион байгуулсан. Ингээд төрөө мөрийг мотоциклоор байсан бол хамуу зүүндэд ордсон мөрийг сая төгрөг, хайргийн 3 дот ордсон мөрийг 800 мянган төгрөг, хайргийн 4 дот ордсон мөрийг 600 мянган төгрөг, хайргийн 5 дот ордсон мөрийг 500 мянган төгрөг өргөмжлөл медалаар шагнаж урамшуулсан юм а. За эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ бид нөхөө Увс аймгийн Дисэм зохион байгуулсан Нуурхийн овооны тахилга баяр наадмыг бүрэн эрхэн одоо хүргэж байгаа. За ингээд энэ хоёр баяр наадмын одоо хурдан хязаал насны мөрдөө уралдааны өнгөний мөрдүүд бол одоо ингээ гараа хөвцөн байна. Ингээ та бүхэнд хурдан хязаал насны мөрдөө уралдааныг одоо хүргэж байна. За ингээд одоо хязаал насны мөрдөө уралдаанд дөнгөж одоо эргээд
ингээд одоо оршиж байгаа дөнгөний одоо өрөөнүүдүүд нэлээд зүтгүүхэн гараад одоо урагшилсан байгаа. За ингээд хурдан хязгаарлалт насны морьтой уралдааныг сайхан шийр цаа хонгор халзан өрөө одоо хөтөлсөн байна. Энэ Увс аймгийн Дисэм ууж Ганжуур жав гэдэг үний одоо хурдан зээр дүрээ явах шиг байна. За 3 дээр бол хотон зэрэг зээр халзан өрөө ороод ирсэн үзэг шүү дээ. Энэ одоо Увс аймгийн Дисэмийн үеяч даваажийн одоо халзан өрөө 3 доор ороод ирсэн байна. За ингээд үзүүрийн 3 өнгөний 3 өрөө одоо ингээд явсан бол хамгийн цаатлаар 4 дээр хол өрөө одоо ороод ирсэн байна үзэг шүү дээ. Увс аймгийн Дисэмийн аймгийн алдарт байж амар санаагийн алтан цогц хол өрөө 4 дээр ороод ирсэн байна. За барын өрөөнүүд одоо орж ирсэн байна. Хамгийн наадлаар энэ хийр цагаа хээр халзан өрөө нэлээ одоо зүтгүүхэн одоо гарч ирээд одоо хурдулсан байна. Увс аймгийн Дисэмийн 11-р үеяч цэрэнгийн хэдэнгийн одоо хурдан хээр халзан өрөө ороод ирсэн байна. За цаатал болохтон зэрэг Увс аймгийн Дисэмийн үеяч Нямживын наадмын одоо хурдан хээр халзан өрөө ус гараад ирсэн марагдаж байна. За ингээд өнгөрж уралдаж байсан Увс аймгийн Дисэмийн үеяч даваажийн халзан өрөөний хөдийнхэн нэрчин сулраад болж байгаа хойшоо сууж байгаа юм байна. За ингээд одоо үзүүрийн 3 өрөө бол нэлээд зүтгэтайгаар авчихсан. За арын өрөөнүүд бол ийхүү одоо иймэрхүү байдалтай одоо ингээд урагшиж байна. За энэ дотор болохтон зэрэг Увс аймгийн Дисэмийн үеяч Сэдэнгийн хээр халзан өрөө одоо энэ төр дунд одоо урагшилж байна. Зингэр зээж нэмнэтэй. За мөн одоо Увс аймгийн Дисэмийн үеяч наадмын одоо хурдан Нямживын наадмын одоо хурдан хээр зүрэ. За ингээд 3 дээр болохтон зэрэг Увс аймгийн Дисэмийн үеяч хиний өрөө одоо урагшилж байна үзэгчтэй. Амар санаагийн алтан сүгийн 2 өрөө. За өнгөний 2 өрөө бол нэлээд холгон тасраад одоо хурдан хязгаарлалт насны морьд урлаад өнгөлөд бол гараа ивцэн байгаа. За одоо ингээд манай зурлагч урагшлаад Увс аймгийн Дисэм зохион байгуулж байгаа энэ сайхан бай наадмын хурдан хязгаарлалт насны морьд уралдааныг хөтөлж уралдаж байгаа 2 өрийг одоо та бүхэндээ одоо харуулах гэж байна. За ингээд бол 2 өрөө бол одоо үнэхээр одоо очтойхон гарч ирээд одоо хурдан хязгаарлалт насны морьд уралдааныг холхон одоо хөлөөд хэлсэн. За гэхдээ бол газар болоогүй арын өрөөнүүдээс бол нэлээ хөл ширүүхэн за энэ утагтаа бас одоо олон хайрыг төр хүртсэн юм өрөөнд хийж байгаа. За ингээд хурдан хязгаарлалт насны морьд уралдааныг Увс аймгийн Дисэмийн үеяч Ганжуурын одоо хонгор халзуу гэдэг үрээ. За цааталт нь 2 дээр болохтон зэрэг Увс аймгийн Дисэм үеяч Сэдэнгийн Батэрдний одоо хурдан зээр дөрөө хөтөлжээ. Увс аймгийн Үлгийн сүмийн аймгийн алдарт байж Баастын Бархасууд одоо энэ зээр дөрөөний уяа сойлгон тааруулан уйшруулдаг. За энэ зээр дөрөж Увс аймгийн Дисэмийн үеяч Цэвэний ойдуу гэдэг үний одоо унган ат байх шүү дээ. Ингээд хурдан зээр дөрөө бол одоо Увс аймгийн Дисэм зохион болгож өнөөдрийн сайхан баян наадмын нуур ихэн овооны дахлаг баян наадам хурдан хязгаар насны морьд уралдааны хөтлөөд одоо уралдаж байна. За 2 дээр болохтон зэрэг Увс аймгийн Дисэмийн үеяч одоо Ганжуур живийн хонгор халзан өрөө 2 дээр гараад ирсэн гэж явж байна. За ингээд энэ за 3 дээр одоо болохтон зэрэг Увс аймгийн Дисэмийн үеяч амар санаагийн алтан сүхийн одоо урдан хол өрөө ороод ирсэн. За энэ одоо хол өрөө өнөө жил тун төргөн байгаа да. Саяхан одоо 2022 оны 5 сарын 21-ний өдөр зохион болгогдсон Улаангом зохион байгуулагдсан аймгийнхаа магна хөлийг шалруулах баяр наадамд одоо төрөөсөө хол өрөөдэй. За хонгор халзан өрөө чинь цаашаа даялаад одоо явчих юм нэг л одоо хөлийнх нь нэр чинь одоо сулраа явчихын. За ингээд Увс аймгийн Дисэмийн аймгийн алдарт үеяч Цэвэблийн амар санаагийн хөө алтан сүхийн одоо хурдан хулраа ингээд одоо өнгөний зэв дөрийн араас одоо нөхөдөө ороод ирлээ. За хулрууч одоо нэг галтайхан одоо урагшилж авах чинь юу вэ үзэг штэ. Үзүүр дээр бол зэв дөрөв тавьчаад уралдахыг бол байх газаргүй да. Монгол руудаа үзэг штэ. Увс аймгийн Дисэмийн аймгийн алдарт байж амар санаагийн хөө алтан сүхийн одоо хурдан өрөө. За энэ Сүхбаатар аймгийн Төвшин ширээс аймгийн алдарт байж Харилтив гэдэг үний одоо унган атуу шүү үзэг штэ. Унган атуу энэ хол өрөө. За ингээд одоо аргагүй одоо хурдан байх. За тэгээ даагандаа бол хурдан байсан. За тэгээ шүдлэн бол одоо коронавигийн болоос одоо төдийлөн баяр наадамд уралдаагүй. За тэгээ өнөө жилийн тухайд бол одоо хэд хэдэн наадамд бас баяр наадамд одоо хайрагдсан байгаа. За ингээд хурдан одоо хязгаарлалт насны морьд уралдааныг Увс аймгийн Дисэмийн үеэс Сэдэнгийн Батэрдний одоо хурдан зээр дөрөө хөтөлсөн байгаа бол за ингээд хол өрөө одоо ирсэн. Хол өрөө бол одоо нэлээд зүтгээд орж ирээд бол ингээд зээр дөрөнд дөр очиж уралдах уу гэдэг одоо бүгдээр хамтаар нь хол өрөөг бол хөөгднүүдээ сайхан давираатай л одоо урагшуулж байна. За Увс аймгийнхаа одоо Улаангом зохион байгуулагдсан магна хөлийг шалруулах уралдаанд одоо хурдан хязгаарлалт насны морьд уралдаанд төрүүлчихэд ирсэн шүү дээ. За хол өрөө бол үндсэндээ зээр дөрөнд бол ирж ил байгаа юм байна. Барай бол одоо үндсэндээ орсон. За зээр дөрөө бол одоо амраатай явж байгаа. Хүүхэд бол хамгийн дөрөнд одоо гаргаж ирээд бол ингээд очтойхон гаргаж ирээд одоо дардсан байгаа. За хол өрөө бол араас бол зүтгээд орж ирж байгаа. За ингээд одоо Увс аймгийн Дисэмийн үеэс Сэдэнгийн Батэрдний одоо хурдан зээр дөрөө хөтөлсөн. 2 дахь Увс аймгийн Дисэмийн аймгийн алдарт байж амар санаагийн алтан сүг одоо хурдан хол өрөө 2 дээр гараад ирсэн. За энэ хоёрын тухайд бол аргагүй одоо өгшил одоо сайтаа 2 өрөөд Увс аймгийн Дисэмийн үеэч хиний өрөө чинь амар санаагийн алтан сүгийн одоо хурдан хол өрөө чинь бол Сүхбаатар аймгийн Төвшин ширээс аймгийн алдарт байж Харилтий гэдэг одоо мундаг одоо адуутай энэ хүний одоо
Унган үрээ. За Увс аймгийн Дисмийн аймгийн Цэдэнгийн Бат Эрдэнэ одоо зээр төрөлх тань Увс аймгийн Дисмийн үеж Цэвэний ойдог гэдэг үдээ хүний одоо унган уяачин одоо унган адуу. За Увс аймгийн Дисмийн Өлгийн Сүмийн аймгийн алдартай Багастын бархаас од гэж одоо сүүлийн одоо сарваа жил олон сайхан одоо хурц хурдуулан үеж хурлуулж байгаа эрдэм төгс нь одоо дэгшэрж байгаа уяач бол одоо тэр зээр төрөний уяас болгонд харуулan үеж хурлуулдаг. За Увс аймгийн Дисмийн аймгийн алдартай Зэвлийн амар санаа гэдэг одоо олон одоо мундаг уяачдын бас алгам чалаа болж алтан сүх гэдэг уяач бол одоо энэ хуулуурыг бол одоо ер нь бол одоо морийг одоо сайн үйж байгаа. За ингээд одоо үзүүрийн уралдааны 2 удаа өрөөсөн. За энэ бол барай бол одоо нилээн төгссөн байгаа шүү үзэгчтэй. Барайн дээр үзүүр дээр одоо 2 өрөөний төрөө одоо шийдэх юм байна. За арын өрөөнүүдийг одоо авах боломжгүйгээр одоо ингэж хол тасрахаа төрөл одоо бас ингэж урдж байгаа маа. За хол өрөөг бол нааталт нь буруу талд нь зөв тал дээр наагаад яваад байна. Арын өрөөнийг ямар харч одоо авах боломжгүйгээр одоо километр шихуу одоо ингэж хурдан хязгаал насын морьтой уралдааны хөтөлсөн байгаа. За ингэж үзүүрийн уралдаан. За одоо 2 өгөөд бол одоо явуулж эхэлсэн. Ганган одоо гал гарсан ганган уралдаан гэж үзүүрийн уралдаан гэж үнэхээр гайхамшигтай үзүүрийн уралдаан гэж чинь энэ шүүдээ үзэгчтэй Увс аймгийн Дисм болж Нурхийн овооны Тахилга баяр наадмын хурдан одоо хязгаал насан морьтой уралдааны үзүүрийн одоо 2 хязгаалынгийн уралдаан бол үнэхээр одоо гайхалтай болж байна. Өнөөдрийн тухайд бол том дөргөн байгаа юм байна. Хол руу аргагүй одоо сурдсан юм байна үзэгчтэй. Энэ том одоо уртлагдуу том үрээтэй бол одоо ингэж бяар гаргаж бол ганган сайхан уралдааныг үзүүлж байгаа. За ингээд одоо үзүүрлүгээ орж ирж байгаа маа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчтэй. За зээр дүрээ 6 дээр төрүүлж гисэн хуулуураа зөв талаар нь за хоол руу гушуулгээд орчлоо. За ингээд Увс аймгийн Дисмийн аймгийн алдартай яаж амар санаагийн болцгоо одоо хурдан хоол руу төрүүлээ. Увс аймгийн Дисмийн уяа Цэдэнгийн Бат Эрдэнэ одоо хурдан зээр дүрээ одоо бас ингээд амуу зөнд одоо ордууллаа. За арын 3 өр орж иж байна. За арын 3 дээр энэ Цэвэний Батаршихын одоо хурдан ирээ арын 3 4 дээр тогтоон зэрэг Нямжив наадмын одоо хэр ал зүрэ 4 за 5 дээр Увс аймгийн Дисмийн 11 дугаар үгийн уяа Цэдэнгийн одоо хэр хал зүүр айргийн 5 одоо хордолж байгаа байна. За ингээд одоо эхний 5 өрөө босол одоо хол ирлээ. За 6 дээр хараас энэ Увс аймгийн Дисм үе чин зэргийн харуурай байх шиг байна. За гарсан цагаас өнгөн дээр болдодсон. За даваажийн одоо хал зүүрээ даваажийн хал зүүрээ 7 дээр одоо хордолж байгаа шиг байна. За 8 дээр хонгор хал зүүр өрөө орж ирсэн. За 9 дээр хиний өрөө орж иж байна да. Ганжуурын хонгор хал зүүр орж ирсэн. За 10 дээр инквери одоо хонгор хал зүүрээ айргийн арханаар одоо орж иж байгаа нь таагаа харуулж байна. За 10 дээр одоо орж иж байгаа. Увс аймгийн Дисм үеч инквери одоо хонгор хал зүүрээ айргийн арханаар за тэгээд 10 дээр одоо ордолж байгаа юм байна. За ингээд та бүхэндээ энэ хоёр наадмын хурдан хязгаал насны морьт уралдааныг хүргэлээ. Үрээ сайхан уралдаж төрүүллээ баяр үргэ. За баярлалаа. За өрөөний хатхай. Сүхбаатарын төвшин ширээс өмнө аймгийн алдартай арил гэдэг нь надад. Чойж ахтаа маш их баярлалаа гэж хэлий хурднөр авчирч гисэнд. Энэ яаж уралдаж байсан вэ? Энэ жил нутгийнхаа бац уралдаан төрүүлээд давхруу ягаар манлаа хөлөгт очиж төрүүлээд тэгээд энэ саахан нүүр ихний овон тагсан наадам дээр төрүүллээ. Баяртай байна. Үрээ амуу зүтлээ баяр үргэ. За баярлалаа. Энэ Увс аймгийн Дисм яриад 6 дугаарагийн Бат Эрдэнэ гэдэг үг юм нэрэ надаар үгдэж байгаа. Энэ жилийн хэд хуралдаа хэд гараг авч. Энэ жилийн 2 дахь хуралдаа. Тий. Хурдан нэг жижиг наадамд уралдаад ирсэн. Тий. За үрээ гуруулаа баяр үргэ. За баярлалаа. За өрөөний хатхай баяр. Миний кэрүрэ хязгаал нь ярин унгаадуу. Ягтал нь миний аав нь унгаадуу. Азраг нь манай угах орчлоо гэдэг нь лагусрын гэдэг аймгийн алдартай лагусрын үеэл наадмын кэр азрагны тэл. За хал зүүрээ сага араас орж дөрвөлөө баяр үргэ. Баярлалаа. Өрөөний хатхай баяр. За миний өрөө энэ жилд анхны уралдаанд ороод игээд харагч байна. Хаан хүрээ. Энэ урдаас шүү дээ. За энэхүү хурдан хязгаал насны морьд уралдаанд төрүүлж яригдсан морьдыг цоллож бай шагналыг гардуулж байна. За ингээд хурдан хязгаал насны морьд уралдаанд төрүүлсэн одоо үрээг одоо 1 сая төгрөгөөр байлж эзэн хүнд нь одоо шагналыг гардуулсан байгаа. За хамуу үзэнд одоо уралдсан морийг 800 сая төгрөг хөргөмжлөл медаль, за хайргийн 3 удаа хурлсан морийг 600 сая төгрөг, за хайргийн 4 5 удаа хурлсан
одоо өрөөнүүдийг 500 сая төгрөг хөргөмжлөл мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан юм а. За ингээд хязгаал насны морьд уралдаан төрүүлж яригдсан морьдуудын баян шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. За эрхэм мэдүүлэгчтэй Ус аймгийн Дисүм зохион байгуулагч байгаа Огсог овгийнхны ургийн баяр ураадан болоод Нуур эхний явааны дахилгад зориулсан баяр наадмын хурдан даагны уралдааны одоо дурдж байгаа даагнууд одоо ирсэн байна. За ингээд одоо өнгөн дээр нэг хул хаяр даага улаан малгайтай хөгтөнцөн хул хаяр даага гараад ирсэн байна. Ус аймгийн за эн чин Дисүмийн аймгийн алдарт бай Хүчээгийн Жамсрангийн одоо урд хаяр даага одоо 3 сая өмнөний даагнууд гараад ирсэн байна. За мөн одоо бас хар даага одоо гараад ирсэн байна. Ус аймгийн Дисүмийн үеч намсрын үлгийн сүмийн үеч намсрын төмөрч өдрийн одоо урд хар даага урдан даагны одоо урдаан өнгө. За хоёр даага одоо ингээ хөдлөөдөө гараад ирсэн. За 3 дээр нэг цавтар халзан даага гараад ирсэн. За ингээд энэ 3 даага тогтоон зэрэг Ус аймгийн Дисүм зохион байгуулагч байгаа Нуур эхний явааны дахлаг баяр наадмын урдан даагны урдааныг одоо хөдлөөд одоо урдан даагны урдааныг хөдлөөд одоо урагшилж байна. За ингээд одоо манай зурлагч арын даагнуудыг харуулах. За өнгөнөр тогтоон зэрэг Ус аймгийн Дисүмийн аймгийн алдарт үеч аймгийн арслан Лүжээгийн Жамсрангийн одоо урдны хайр дааг. За дөрөвдөр хонгор дааг одоо орж иж байна. Дахид нэрүүхэн ширэг болдоос Ус аймгийн Дисүмийн үеч Жамсрангийн Балжинымын хонгор дааг байна. За энэ одоо саяхан Ус аймгийн хаан шигшмэл урдууд амгийн үзүүнд одоо хурдалсан да 100 даагны уралдаан 6 одоо орцсон хонгор дааг одоо гараа авцсан. За ингээд арын даагнууд бол одоо хөл ширүүхэн одоо урагшилж байна. За ер нь одоо Ус аймгийн одоо баяр наадам бол 2022 оны 5 сарын 15-ны өдөр одоо шилдэг одоо шилмэл 100 даагны уралдаан эхэлсэн байгаа. За энэ 100 даагны уралдаанд бол төрүүлж яригдсан даагнуудаас өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдаанд бас бүртгэгдсэн байна лээ. За мөн одоо бас 2022 оны 6 дугаар сарын 5 дугаар сарын 18-ны өдөр одоо Сүрэн Ус аймагт одоо шигшмэл одоо хурдан морьдын уралдаан болсон. За энэ одоо хурдан морьдын уралдаанд бас хурдан морьдын уралдааны даагны уралдаанд бас одоо төрүүлж яригдсан морьдууд даагнууд бас бүртгэгдсэн байлаа. За 5 сарын 21-ний өдөр одоо зохион болгогдсон мандаа үлэг тодруулах аймгийнхаа тэр одоо томоохон баяр наадамд бас хайрыг төрүүлж бас нэлээд дээгүүр тавьчихсан одоо даагнууд өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдаанд бас ирсэн байлээ гэж ярих юм бол одоо даагны уралдаан бол нэлээд одоо үзүүштэй шимтэйхэн одоо болох нь бол гарцааг байсан. За ингээд Ус аймгийн Дисүм зохион байгуулагдаж байгаа Нуур эхний явааны дахлаг баяр наадмын хурдан их нас даагны уралдааныг хөтөлж уралдаж байгаа 3 дааг одоо ингээд гараад ирсэн гээд хөтөлцөн уршилж байна. За өнгөн дээр болох тань улаан малгайтай хөгтөнцөн хэр даах тань Ус аймгийн Дисүмийн аймгийн алдан тож аймгийн арслан Жамсрангийн одоо урдан Лүжээгийн Жамсрангийн одоо урдан хэр даах дунд нь яваад байна. За наадлаар хонгор даагаар орсон Ус аймгийн Дисүмийн үеж Жамсрангийн Балжинымын одоо хонгор дааг одоо гараад ирсэн. За ингээд энэ хонгор дааг ч юм болох тань 100 даагныхаа урдаан 6 одоо ордолсон Ус аймгийн шигшмэл одоо бүстэй амын үзэнд одоо ордолсон ийм одоо даагш үзэгчтэй. За Балжинымын хонгор дааг бол одоо ингээд гараад ирсэн байгаа. За амын үзэн дээр явж байгаа хурдан даагны уралдааныг хөдөж урж байгаа хар дагалах тань 100 даагныхаа урдаан 6 одоо ордолсон. Үлгийн сүмөө Жамсрангийн төмөрч өдрийн одоо хурдан хар дагаа цаатлын дааг. За ингээд одоо энэ 3 дааг бол одоо энэ хурдан даагны уралдааныг хөдөлсөн. За нэлээд одоо очтойхон гарч ирээд. За ер нь одоо үзүүрлүүгээ энэ 3 даагны хооронд бол уралдаан гарахыг бол байх газаргүй болоод ингээд одоо явж байна. Хамгийн наадах тань Ус аймгийн Дисүмийн Жамсрангийн Балжинымын хонгор дааг. За дунд нь болох тань Ус аймгийн Дисүмийн аймгийн алдартай Лүжээгийн Жамсрангийн одоо хурдан хэр дааг. Цаатал нь болох тань явж байгаа хар дагалах Ус аймгийн Өлгийн сүмөө яач Намсраагийн төмөрч өдрийн одоо хурдан хар дааг гэсэн. За ингээд одоо энэ 3 дааг бол одоо арын даагнуудаас нэлээд одоо холдож байх чинь юу вэ? За хонгор даагны тухайд бол одоо 2 жиг гатгаатай. За хүүхэд бол гараа өргөнгүүтэл одоо хөдөлж байх юм чинь юу вэ? За энэ одоо хурдан байгаа юм байна да Ус аймгийн Дисүмийн үеж Жамсрангийн Балжинымын хонгор дааг. За тэгтээ бол арын 2 дааг бол одоо ер нь аймгийнхаа бүс болоод 100 даагны уралдаанд бол 6 8 одоо хурдалцсан. Ер нь бол одоо юм хурдан даагнууд. За Жамсрангийн Балжинымын хонгор дааг чинь болох тань зэрэг
ер нь одоо бас ганц нэг уралдаанд хийсэн дагуултай доо. За энэхүү эрхэм мөндөд үзэгчтэй Увс аймгийн Дэсүм зохион байгуулагдсан Огсог ургийнхны одоо баяр наадам болоод за Нуур ихний овооны тахилга баяр наадмын хурдан даг одоо барайнд орж ирж байна. За ингээд одоо хонгор даг өнөөдрийн тухайд бол тун дөргөн байж хол тасаргаа ярьж байна. Увс аймгийн Дэсүмийн үеж Жамсрангийн балжны хонгор даг энэ баяр наадмын төрүү дагаар тодорч байна. За амун үзүүний даг ямар даг орж ирнэ. Нөгөө хоёр дагны аль нь одоо орж ирж байна. За Увс аймгийн үлгий сүмийн үеж Намсрын төмөр чидрийн одоо хурдан даг одоо амун үзүүнд одоо ордолж байна. 100 дагныхаа уралдаанд бол аймгийн ариг арганд орё 6-д одоо ордолсон. Увс аймгийнхаа шигшмэл үгс амун үзүүнд одоо ордолсон ийм одоо хар даг одоо өнөөдрийн баяр наадамд айргийн амун үзүүнд одоо ордолж байна. За 3 дээр ямар даг одоо орж ирэх одоо бүгд харъя. За 3 дээр хэр даг бол хэвээрээ орж ирж байгаа юм байна. Увс аймгийн Дэсүм аймгийн алдарт яаж Лүжээгийн Жамсрын одоо урдан хэр даг айргийн 3 дод ордсон бол за 4 дээр за энэ Баатар живийн одоо хонгор даг одоо орчлоо. За Үлзий өршин Мөнх нарангийн одоо хонгор даг байна. 4 дээр одоо ордосон аймгийн алдарт Лүжээгийн Жамсрын даг 5 дээр за арын дагнууд ингээ бөөндөө одоо орчлоо доо. За ингээ та бүхэндээ хурдан дагны уралдааны хүргэлээ. За хонгор даг сайхан дөрүүлээ баяр үргээ. Баярлалаа. За дагнаа хатгах Аа бага саяхан найзаас хөдөлж авсан юм аа. Тэгээд анх хавцлаад Огсгоо баяр төрүүлсэнд баяртай наа. Анхны уралдаа юм уу? Энэ тэндээ уралдаад ирсэнсэн. За наадам сэтгэл. Наадам сайхан болж нөө. Үзүүлээ баяр үргээ. За баярлаа. Дагнаа хатгах баяр. Миний даган 100 дагны уралдаанд 6, төвийн биш домон гэж энэ жил 7-8 орчгал байж. Даг сайхан гурлаа. Хний даг вэ? За энэ Увс аймгийн Дэсүм аймгийн алдарт Жамсрангийн дагаа. Тий. За өмнө яаж уралдсан даг вэ? За энэ сумдаа нэг төрүүлжнийг харагдаад аймагта төвөс төрүүлээд Увс урдад 8-сан. Төрүүллээ. За баярлалаа. Дагныхаа тухай. Манай даг бол Сүхбаатар гаралтай, өгшөлтэй тийм даг. Манай аймгийн алдарт үеч Шагжин Баатарчаа гэдэг хүн байдаг. Тэр хүний одоо үеж саагаад амжилттай сайхан уралдлаа. Нутгийнхаа овоо баярт маш сайхан налгар сайхан баярт айргийн дөрөв уралцсандаа баяртай байна. За даг сайхан тавлаа бордоо. Тэглээ. Яавар 2 удаа ам гүзэцвэ. Энэ сайхан баяр тав авдаг баяртай байна. За очтойхон болсон дагны уралдаан амжилттай өгсөний дараагаар хурдан дагны уралдаан төрүүлж харигдсан мордын эзэдэнд байшинглыг хардуулж байна. За хурдан дагны уралдаан төрүүлсэн дагыг 1 сая төгрөг өргөмжлөл алтан медаль. За амун үзэнд одоо хурдалсан дагыг 800 мянган төгрөг, хайргийн 3 дот хурдалсан морд 600 мянган төгрөг, цайргийн 4-5 дот хурдалсан дагнуудыг 500 мянган төгрөг болон өргөмжлөл медалаар шагнаж хурамшуулсан юм аа. За ингээд хуяачдын одоо хөдөлмөр зүтгэлийг үнэлж 3 насны мордын уралдааныг амжилттай зохион байгуулсан Огсог ургийнхны нийт одоо бас хөдөлмөрч ард түмэнд нийт хуяачдынхаа өмнөөс талархал илэрхийлье. За Увс аймгийн Дэсүмийн Нуур ихний овооны тахилга баяр наадмын үеэр үндэсний өвхийн барилдаан зохион байгуулагдсан. За тус үндэсний өвхийн барилдаанд Улас аймаг цэргийн цолтой бөхчүүд цодглон барилдсан байгаа. За Увс аймгийн одоо Дэсүм бол одоо хизээнээсээ үндэсний өвхийн спортын олон одоо бас алдар цуутай тамирчид бөхчүүд төрөн гарсан ийм нутгаа. За энэ ч утгаараа Нуур ихний овооны тахилга баяр наадмын үндэсний өвхийн барилдаанд олон сайхан одоо хүчтэнгүүд манаас
цодоглож үзэгчийн олон түмнийг баясгасан харгуй сайхан барилдаануудыг үзүүлсэн байгаа. За эхнээсээ одоо 1-ийн даваанаас эхлээд үндэсний үеийн барилдаан үзэгчдийн одоо үндэслүүлсэн ухаан дугаар дүүрэн олон сайхан хурцтайчин барилдаануудаар өргөж ирсэн юм аа. За ингээд Ус аймгийн Дисмийн нуур эхний овооны баяр зориулсан үндэсний үеийн барилдаанд Ус аймгийн Дисмийн харьяат аймгийн арслан Навааны хөрс өгтрүүлж за аймгийн арслан Баян бэлгийн Баян мөнх үзүүрлэж за аймгийн зан Бямбжав болон за аймгийн харцаг Ядмын Батолд нар их шүүхт одоо шалгарсан хамжилтыг үзүүлсэн юм аа. Nasara Odin edilsin divçe Uçur turut verilsin Huge tosso Üstünü bor veci Oydumuz bilmirsin divçe За ингээд Нутгийн цагаан овооны тахилгын наадам цагаан урамтай цагаан барьж төрүүлээ. Юуны өмнө баяр үргэлээ. Баярлалаа. Хогсгоог нь өдөө мороо одоо ирж төрүүлж одоо баяртай байна. 11 дөрөв 5-аас өрөөд манай төрсэн газар унсан газар ирж төрүүлснээр баяртай байна. За баяр. За энэхүү Ус аймгийн Дисмийн нуур эхний овооны тахилга баяр наадмын үндэсний үеийн барилдаан хүндэрсний дараагаар за баяр наадмыг зохион байгуулах комиссийнхан болоод за Оксог ургийнхны одоо удирдлагууд бас төрүүлж үзүүрлэж их шүүхт одоо шалгарсан бүхчүүдийн бай шагналыг гардуулсан байгаа. За ингээд төрүү бүхийг одоо моциклоор байсан бол за үзүүр бүхийг хөргөмжлөл мөнгөн медаль сая төгрөг за их шүүхт одоо шалгарсан бүхчүүдийг 500 мянган төгрөг хөргөмжлөл хүрэл медалаар шагнаж урамшуулсан юм аа. За ингээд хүндэсний үеийн барилдаан төрөөж үзүүрлэж их шүүх шалгарсан бүхчүүдийн бай шагналыг гардуулж байгаа юм нэ. За энэхүү Ус аймгийн Дисмийн нуур ихэнх овооны тахилга зориулсан баяр наадам нэг өдрийн турш өргөн дэлгэр болсны дараа өдөр нь Оксог ургийнхны хуулзат баяр болсон юм а. За тус арга хэмжээнд Оксог урагт хамаардаг бүх хүмүүс хамрагдан оролцсон юм. За бид энэ үеэр зарим хүмүүсийн баярын сэтгэлийг сонссон байгаа. Төлсөн гавын
явахаемсан урсах голын Толоороос цугларч ирсэн бүх огс гургийнхаа ах дүү төрөл төрөст элгэн садна та бүхэндээ одоо энэ хурдан цугласан болно. Ирж амжаагүй одоо эх орныхаа 408 зохист 5 твд амьдарч яваа огс гургийнхаа бүх удам сурдад бүгдэд нь эрүүлэн каз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж огс гургийнхан оттой шүү, азтай шүү, хиймэртэй шүү, сайхан амьдарч яваа гэж итгэж байна. За манайх бол Боингийн Ванжилын тогтох гэдэг айлын өр хөгтөөд ирсэн байна. За ингээд манай Ванжилын хөгтөөд нь болохоор манай аав нэг эмэгт манай аав тогтох гэдэг хүн нэг дүүтэй тэр нь бол ирж чадаагүй 80 гарсан эмэгтэй Нансал гэж хүн байгаа Улаанбаатар хотод. Огсговгийнхаа ургийн баяр овоо тахилгын зан үйлээ хийгээд өндөрлөх гэж байна. Өнөөдөр бид Огсговгийн том хүү Бодих Баава буюу Бодийн одоо гэрт тэр өгний гэрт суугаад тэр өгнийхээ дусгалыг хүндгээд ингээд одоо ёслолын жижигхэн арга хэмжээ зохион байгуулж байна. Ингээд манай Боди их бааван хамаарлын гэх юм уу да шууд тэдний хүүхдүүдийн өр удмууд одоо энэ тусгаал нь цуглараад байгаа. За хүнийх нь нагцах усных нь булаг гэдэг. Өнөөдрийн бэлэгцэн өдөр энэ огсго өндөр нагц огсханхны энэ ургийн баярт оролцож байгаадаа хязгааргүй их баяртай байна. Одоо зээнэрийн төлөөлөл бид нэр. За бид одоо удам өгсөөгөө танилцуулахад огсго жаргалын хөө төтэй баян гэж байсан. Төтэй баян бол хоёр эрэгтэй хөвгттэй. Тэрний нэг нь Заяат миний өндөр нагцаав. Нөгөөх нь гайхалж юм. Заяат нь бол 5 охин 2 хүүтэй байсан. За яг өнөөдрийн энд бол Заяатын 3 охиныхан одоо 9 сад хорон цуглаж нагц нарынхаа ургийн баярт оролцож байна. За огсог ургийнхны баяр халуун дулаан уур амьсгалтай залуучууд нь ахмадуудаа хүндэтгсэн ахмадууд нь залуучуудаа сургаал буйнаа хайрлсан за ураг удмынхаа өндөр дээд өвгдийнхөө тууж өнгөрүүлсэн амьдрал алдар гавьягаар нь бахархсан сэтгэл тэнүүн олон талын ач холбогдолтой болж байлаа. За энэ жутгаараа ургийн баярын үеэр зургийнхаа өндөр настай хүмүүст алд цэнхэр хадаг мөнгөн аяг мөн одоос мөнгөн урамшуулал за ургийн хүндэт тэмдэг гардуулах гээд олон одоо арга хэмжээнүүд ургийн баярын үеэр зохион байгуулагдаж байсан юм аа. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Увс аймгийн Дэсмийн нуур ихэн овооны тахилга болоод за огсог овгийнхны ургийн баярыг бүрэн эрхээр одоо сурвалжлан хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн өргөхөд бид өхөнтэй хамтран ажилласан огсог овгны тэргүүн төгс хоёр тэргүүтэй тус одоо ургийн хүмүүст баярсан залгаснаа илэрхийлье. Ингээд та бүхнийг маань
тус сайхан хайрхан уул овоо үнэн мөнхөд ивээд аж жаргалаар дүүрэн эрүүл мэнх саруу сайхан байх утгаа их сэрүүлийг өөд нь өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна.